Сайн байцгаана уу та бүхэндээ Монголын том маань хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаад манай Ганбаяр маань Хөдөө орон нутагт Эрдэнэ хотод яваа учраас бид гурав томоо хүргэнэ. Тэгээд энэ 7 хоногт бол наадмын дараахан урт амралтын дараа ажилд орсон учраас үйл явдал бол хомос байлаа. Гэхдээ хүүхднийхөө шуугуулсан олон үйл явдлууд боллоо. За Ховд аймагт тарван дахал гарсан байна. Шүлхий бас гарсан гэж юм те. Хөдөө одоо явж байгаа галуу шүүний махан дуртай 5G дуртай хүмүүс маань бас анхаарал болгоомжтой байхгүй болохгүй нэ. Товчоодоор мэдээж шалгалт ороод ирсэн. нэг сандраад тэр нэг мэдээ уншиж ирсэн. Самын хажууд өвдөл гівчсэн чулуугаар замсан чи тэр одоо ямар яатцсан юм бэ тэр өвдсөн хуучин бүр нэг юм цэргийн нөгөө юм анги мангүйсэн газраас нэг пуучин шиг юм сум болцсон чинь тэрний чулуугаар зөгчөд дэлбэрч өгсөн. Яагаад тэрний чулуугаар зөгч байгаа юм бол тэр шүү дээ яа тий. Ингээ хэлцэн яриад явж байгаа юм. Өвчтөө таргун дахал тусаад өгөхгүй твтж байгаа тарвыг очиж чулуугаар гүцэнгүүтээ авах юм даа таргун дахал туссан байгаа. Бос чадхаа тарвыг чулуугаар цогёо. Хэлцэн хуучин тийш тарвар хот руу оруулж ирж байгаа саналгүй юм шиг байлээ шүү. Товчоодор бөөн постууд гарсан цагдаа нар бол шалгаж гин гисээ. Таргун за ингээ томдоо оръё. Өнч бас тайв шүү. Анхаарал татсан хамгийн шуугуулсан одоо сошиал орчинд бол шуугуулсан асуудал бол их хааны нутагт Хинтээ аймгийн Галшар сумын Баянбаатар багийн төвдийн эрчүүдийн мис гэдэг ингээд тэмцээн болжээ. Энэ яг үнэн эрэхтэй одоо энэ хүнсүдэ ячман сайд Идэрбат Цагаахүүгийн Идэрбат өмөрөд пост оруулсан л байлээ л дээ. Энэ нийгмийн сүлжээгээр манай аймгийн залуучуудыг ингээ илтвлээд байна. Хөдөө амьдарч үзээгүй багийн өдөрлөг гэж юу вэ гэдгийг мэдэхгүй хүмүүст бол марцарнал болж харагдаж байгаа. Хаа энэ жилд ганц болдог өөрсдөө мөнгө төлдөг гихчлэг ингээ өмөрсөн пост оруулсан. Тэгэд энэ өдөрлөгийн одоо энэ танилцуулга юмыг харахад бүр ийм нэртэй Color Party өдөрлөг гэдэг. Энэ жинхэнэ нөгөө нэг соёлын марксизм гэдэг юм марчин дэмжиж Монголд вокизм ороод ирсэн тий. Илэрл нь бүр хаа байсан Галшар сумын тэр Баянбаатар багт очсон биз дээ. Юу Улаанбаатар байтгаа. Тэгээ энийг ингээ сайд хүнс хөдөө аж ахуй сайд нь үртэл мөрөөд ингээ байж идэг. Тэгээ энэ тэгэхээр энэ Монгол улсын засаг захиргааны хамгийн бага нэгжид үртэл энэ юм нэвчрэл соёл энэ соёл яваад орчиж. За тэр сургууль маргуулыг бол бүр ярилтгүй байх. Тэгээ ингээ өмөрсөн энэ талцлаа. Тэгээд уг нь энэ сайд хүн бол энэ хөдөө орон нутагт тэгээд залуучууд одоо гэрэл ямар үнэтэй гэрлэн гэдэг ямар хүнд хэцүү болсон. Тинчэнээс одоо энэ эмгтээчүүд дайчаад явцсан сургууль соёл бараадаа төв сүрэн бараа ирсэн. Энэ залуучуудын одоо орон нутгийн адуучин малчин залуучуудын ганц том проблем бол гэр бүл зохиох асуудал болцсон гэдэг илэрл нь энэ чинь ингээ харагдаад байна шүү дээ. Энд мис зохиох эмгтээчүүд байхгүй болцсон биз дээ. Тэгэхэд энийг тэгээ ингээд өмөрөөд одоо марцганалт гэж битээ инг ингээд яагаад ер нь энэ залуучууд за хэрвээ тийм тэмцээн өдөрлөг зохион байгуулмаар байдгийн болвол сайхан барилдаж байгаа болохгүй байгаа. Яагаад сайхан эмнэг сургаж тэмцээ хийж болохгүй байгаа. Яагаад сур харуулж болохгүй байгаа. Тэ? Яагаад энэ улс татдаг ч юм уу өөр тэмцээн хийж болохгүй. Яагаад энэ эрэгтэй мис гэдэг өмнө нөгөө ноён эмэгтэй билүү нэг юм бала киноноос эхлээл гарч ирсэн тэ Wonder Woman гэж байгаад биологийн хүйс гэж байхгүй гэдэг санаачлаа. Тэгэл яг жам ёсны энэ хоёр баг нь болсон энэ хүйсийн энэ юм руу уламжлал руу дайрдаг болцсны хамгийн тод жишээ тэр бүр баг хүртэл илэрч шít тэ тэрийг ингээд төрийн сайд хүн өмөрөө сууж идэг. Манад бол энэ бүх юм гажуудаад ялангуяа энэ бүр солиорч байгаа энэ барууны энэ Европын энэ юмнууд бол яваад ирсэн нэвчингэж гинэ гэдэг юм мэдэхгүй хөөрхий
залуучуудыг хүртэл ингээд давартуулаад энэ чинь ингээд явж гин гэдэг бол тодорхой болж шүү дээ. Антал дээр байр суурьудаа хэлээд тамаа үргэлжлүүлээ да. Өнгөрсөн За 7 манай Маац намын миний би ер нь ингээд та нарыг яриг чинь сонсч байгаа ами чинь л дагуулдаг юм шүү дээ. Ер нь яг хуу энэ нэг тоглоом биш л те. Одоо манай монголчууд ихэнх нь яг хуу одоохондоо бол нийгмийн нэг масч гэдэг юм уу энэ тал дээр нэг арай эрүүл байгаа юм шиг санагдаж шүү дээ. Том сайтуудаар энэ бүр нэг тийм бодлоготойгоор бахархаад юм шиг юм бичлээ. Тэгээд тэр доор нөгөө реакшнүүд тэгээд тэр комментүүд эднэр бол барьж идэгчлээ шүү дээ. Ихэнх нь доромжилсан, ууралсан, гайхсан өнгө аястай тий. Тэндүүл нэг тийм лайк дараад, зүрх дараад ч юм уу дэмжиж байгаа тийм өнгө аяс бол алга. Тийм. Тэгээ яг хүн одоо юу гэдгийг хөдөөнийхийг боловсруулгүй гэж үзээд байгаа юм. За яг хөө тэнд одоо нэг ороод мисийн тэмцээнд ороо нүрөө будаад байгаа залуучууд бол өнөө маргааш тавилах аим гомоо ч юм уу болцсон гэж би үзэхгүй байна. Гэхдээ тэр нөгөө марган ч л байгаа. Гэхдээ тэр яг хөө нөгөө юм чи нэг ингээд ханцаанаас нь барайл авал те гар барайл тохоо барин тэгэл өвдөг өгцөг гэл явчих нь те. Тэр ер нь альва юм жоохон сэргийг болгоомжтой байхгүй бол тэр нэр мөр нь үргэлтэй color day may гэдэг бас нэг жоохон ер нь нэг тийм солонгийн өнгө мөнгөтэй те нэг юм вокизмын өнгө эсвэл орцсон байгаа байхгүй юу. Тэр үед та өөрөө түрүүн бас проблем нь хэллээ шүү дээ. Ингээд яг хөдөөнийхэн юу гэдэг одоо нэг ганц охиноо тийм ээ эрдэм ном бараад бол нэг хөвгүүдийг юу гэдэг одоо ингээд алдуу малтаа ингээд хадчихдаг те гэрийн одоо хар бороожилтаа хит ингээд уйчихдаг. Тэгээд нэг юм юу гэдгийг зүгээр муугаар бодох юм бол ингээд ямар ч эмгтэггүй болцсон ямар ч одоо ир имийн одоо харьцааны энэ байдал хүндлэл алдагдж байгаа юм бол энэ соёл бол хөдөө гэлтгүү хот гэлтгүү маш их хурдан ер нь тархна. Тэгэхээр энэ ч юм бол юу гэдэг нөгөө хасар бид нар нэг өмнө баха ярьж ирсэн шүү дээ. Вокизм гэж айгүй мөнгөтэй, хүчтэй, бас медиатай те. Магадгүй одоо тэр хувцас ингээл өмсөөл ингээл өдөр шөнөгөө бүжиглээл марзагнаад ахаар чинь тэр хүүхдүүдийн нөгөө юунд юу очих уу тийм ээ. Өмнө бид нэг хасар бид нэг баримтат кино үзсэн шүү дээ. Тэр аав ээж хоёр нь томилттой үед нөгөө аав ахында байдаг байсан нэг Америк одоо судлаачийн нэг түүх байгаа байхгүй юу. Өөрөө тэгээд нөгөө хүүсээ солиулсан талаараа ярьдаг. 2-3 настай хүүхдэд эрэгтэй хүүхдэд ягаан палаж өмсүүлээ чи хөөхөн харагдаад байна гэд тэгээд магтаад идэг гэсэн байна. Тэгээ нөгөө чи аав ээж нь юу гэдгээ томилтоосоо ирээд буцаад авгахаас одоо нөгөө ахын ч юм уу дүүн ч юм хүүхдээ авсан чинь хүүхдний гэртээ тийм ягаан цагаан палаж хайгаад байдаг болсон. Тэгээ тэрийг өмсөөд нүүр мөр хамаа будаад тэнгүүд тэрийг аав нь ажигласан байгаа байхгүй 2-3 удаа ажиглаж байгаа хүүхдээ бараг зүгээр савааны амт үзүүлсэн байгаа байхгүй юу болоод байна. Тэгээд очиж авах махруу яагаад. Тэгээд тэр хүүхэд буруу юм хийж байгаа гэдгийг мэдсэн мөртлөө аль хэдийн сэтгэл зүрх гэмтсэн байх гэж байгаа байхгүй. Одоо нөгөө сэтгэл зүйнд маш их гэмтэл учирсан. Тэрс тэрийг л өмсчиж би магтуулах юм байна. Би ер нь эрэгтэй биш юм байна тийм ээ. Гэт одоо ийм зөрчил дунд чинь хүүхэд бол өөрөө тийм одоо 3-4 настай 2-3 настай хүүхэд чинь шийдвэр гаргах субъект биш шүү дээ. Тэрийг одоо зөв буруу ялгах малах юм байхгүй. Тэгэхээр юу гэдгийг одоо нэг юм хөдөөний хэм маань одоо адуумал тийм ээ бид нарт одоо сайхан мах нийлүүлэх гээл амьдралд одоо маш их завгүй зүтгэж чинь тэгэхэд ингээд эмэгтэйчүүд нь хот хөрөө бараадсан тий. Тэг үлдэж байгаа эрчүүд нь ингээд нэг юм сонин соёлын янз бүрийн юмнаа толгоо угаалгаад ивэл энд бас ер нь жоохон эсэргүүцэж байгаа зөвл гэж бодсон шүү би сая ер нь. Тэр яг хуу энэ LGBT пропаганда гэх юм уу? Гендерийн идеологи гэж ярьдаг шүү дээ. Одоо нөгөө queer онл энэ төр гэдэг. Queer гэдэг нь одоо гаж гисэн үг шүү дээ. Гэтэ энэ queer гэдэг үгээ энэ LGBT хөдөлгөөний активистууд жишээлбэл илүү тийм бахархалтай маягаар ингэж ойлгодог байхгүй. Тэр концепц нь өөртөө л тэрнийг бид нар жишээлбэл queer-үүд гэж ярих юм бол гажууд гэж хуучин гэж ярьдаг ойлгодог байсан бол одоо тэр чи queer гэдгээрээ бахархдаг ч гэдэг юм уу те. Queer онл гэж үү. Queer онл гэдэг Judith Butler гэдэг энэ феминист энэ трансгендер онл монлын эдрэг тэд нар нь болохоор энэ өрнөдийн постмодернист Мишель Фуко эдрийн одоо тийм онл эдэр дээр тулгуурладаг тэр нь болохоор юм диалектик материализм эдэр дээр тулгуурладаг марксизм суурилдаг. Тэгээ эн чинь ингээ нийгмийн гишүүд ингээ өөр хооронд айгүй олон янзын юм
одоо гişүүд болгож ингэж хуваагаад хооронд нь тайсганд болчихдог. Дандаа ингэж эсрэг байдаг гэдэг. Ангийн дэмжлэгийн онолыг нэг орчин цагт нийгмийн бүлгүүдийн хоорондын дэмжлэл болгоод тайлбарлагдсан. Тэрэн дээр энэ хохирогч гэдэг байгаа бүлгүүд нь шүү дээ. Тэр тусмаа энэ LGBT бэлгийн цөөнх гэдэг байгаа хүмүүс ч нь бол ингэж хохирогчд те. А яагаад гэвэл эдгээр бол ингэж би энээс өөр биеинд төрсэн хүмүүс ч шиг аюу утгагүй мэр те. Тэгээ ер нь яг энэ цагаан арьстай те. Патриархтай тэгээ юм heterosexual буюу хэвийн одоо эрэгтэй эмэгтэй гэсэн юм binary юм ойлголт шүү дээ. Одоо энэ биологийн хүүс гэдэг ойлголт чинь жинхэнэ бодит reality нийцэхгүй эн чинь зүгээр нийгмийн конструкц христийн шашны бүтээл энэ төр гэж ингэж тайлбарладаг байхгүй юу? Эсвэл ойлгож үлдээ. Хуучин Ромын үед жишээлбэл зөндөл gender dysphoria-тай те нөгөө хүүсээ өөр хүүсэнд мэдэрдэг өвт чи сэтгцэн өвчин шүү дээ. Яг өвдөө. Тэгээ нөгөө ижил хүүснээ харилцсан энэ жишээлбэл грек ромчин жишээлбэл хуучин цагт харьцангуй энэ тал дээр илүү тийм одоо замбраагүй байсан. Тэгээ христийн шашин гарч ирж жишээлбэл тэрнийг өөрчилсөн. Тэгээд тэрэн дээр христийн шашны нөгөө нэг ихнэр нэг эмэгтэй нэг эрэгтэй энэ хоёр ингээд нийлээд гэр бүл байх чинь ингээд одоо гэр бүлийн үнэцүүд энэ төр гэх өрнөдийн соёл иргэншил чинь тэрэн дээр тулгуурдаг ш. Тэрнийг жишээлбэл амар үзэн ядаад те одоо гэр бүлээс гадуур харилцагч fornication гэмт дүүрдэл нүгэл гэж үздэг байсныг үзэн ядаад одоо энэ нэг юм хедонистик те бүх юмыг одоо ингээд ямар нэг юм ёс суртахууны ч гэдэг юм уу хүлээсэнд баригдахыг хүсдэггүй ч гэдэг юм уу 9 шидийн ийм хүмүүс чинь ингээд улс төрийн идеологоор зангидчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг тэр queer онол дээр улс төрийн активизмын тухай юунуудыг заагаад өгсөн байт. Одоо ямар үйлдэлүүд хийх үү, ямар активизм хийх үү гэд тэрэн дээр энэ drag queen-ий одоо шоу гэд. Одоо энэ өрнөдөд чинь ингээд нэг ийм том хиймэл парик зүүцсэн тэгээд нүдээ ингээд нүур амаа ингээд дараад буудцсан тэгээд нэг юм сексуал хувцс өмссөн нэг юм балер ихтэй бараасан сахалтай ирчүүд ингээд нэг юм татвар төлөгчдийн мөнгөөр ажилладаг номын сангууд те улсын ч юм уу дүүргийн ч юм уу тийм номын сангууд эсвэл баг сургууль цэцэрлэгүүд дээр очиод ингээд LGBT сурталчлал хүүхдүүдийн өмнө гарч ирэл бүжиглэл дуулаад ингээд эхэлж байхгүй. Энэ яг ямар зорилготой юм бэ гэхээр хүүхдүүдийн эстетик те тэр ингээд багасаа авсан эрэгтэй эмэгтэй хоёр хүн ч өөр төрлийн юм хувцалтай байдаг гооцоо гэдэг чинь өөр өдөг гэсэн нэг юм хэвшмэл ойлголтыг байхгүй байх хэрэгтэй. Өөрөлдвөл эмэгтэй хүн урт үстэй байхад бүх эрчүүд гэсэн нүрээ будаж урт үстэй байж болно ч гэдэг юм уу. Энэ яг нэг юм нийгмийн тогтсон нэг эрэгтэй эмэгтэй хүмүүс зохицсон нэг юм эстетик гэдэг ойлголт гэж хүртэл нийгмийн конструкцтэй хүмүүсийн зохиосон зүйл. Тийм учраас энэ бүхнийг ингэж эвдэж байхгүй болгож нормалчлах хэрэгтэй. Өөрөлдвөл энэ LGBT трансгендеризм ч гэдэг юм уу те гей те ийм юмнууд ингээд хамгийн гол нь хуучин үеийнхэн тэртээ тэргүй хүлээж авахгүй шинэ залуу үеийнхэнд тэр ойлголтын нэвддэхин тулд одоо юу гэдэг Диснейгийн үлгэрүүд төр чил гей дүрүүдийг гаргач гэдэг юм уу энэ маягаар соёлын ингэж юм хөвд ингэж хүүхдүүдийн тэр үзэл санаа одоо бодол тэрнийг өөрчлөх гэж ингэж оролдож байгаа. Drag queen-ий шоу гэдэг гол зорилго нь ердөө тэр байхгүй. Тэгэд энэ тэр шоуг бол сая Парисын Олимпиар хөдөлгөлтөн бүгдээрээ харлаа шүү дээ. Ямар шив шиг бол одоо нэг хавхар одоо бараг нэг замын хар шиг тийм хар арьстай нөхөртэй эрэгтэй нөхөр хунтнуурын аудитын хувцсан өмссөн хунтнуурын эмэгтэй те гоцлын одоо юу гэдэг тэр нөгөө бүжийн хөдөлгөөнүүдийг хийгээл тэр чинь бүр ингээд нөгөө нэг ийм сонгодог урлагийг хүртэл завааруулаад те тэр чинь ингээд нөгөө байгаа бүх юм ингэж хөвдөж те тэр өрнөдийн гэсэн бүх тэр ойлголтуудыг үгүй гэж хуучин ертөнцийг устгах ёстой. Яг бол энэ өрнөдийн хуучны христийн соёл тулгуурсан иргэншил гэдэг бол амар тийм даранхуу те колончлын айгүй муухай иргэншил патриархтай фашист те за юу гэдэг капиталист те эдрийг ингээ байхгүй болгоод тэгэл оргуу хоосноос шинэ ертөнцийг бүтээх тухай зүүнний үзэл гэхгүй юу. Тэгээд энэ зүүнний үзэл санаа чинь ингээд 9 шидийн одоо хэлбэр төрхөөр ингэж хөвсөж өөрчлөгдөд тэгээд энэ өнөөгийн өрнөдийн либерал төр засаг социал демократ Европ нэршлэлээр бол социал демократ Америк нэршлэлээр бол социал либерал тий энэ төр засгууд чинь татвар төлөгчдийн мөнгөөр энийг ингээд дэлхийд даяар түгэж байна. Нутагтаа ингээд шахаад одоо primary гэдэг нөгөө баг сургуулийн хүүхдүүдэд жишээлбэл LGBT хөтөлбөрүүдийг хүчээр оруулдаг болсон. За дунд сургуульд жишээлбэл эмэгтэйчүүдийн 0 жишээлбэл эрчүүдийг орохыг зөвшөөрөд өөрийгөө эрэгтэйгээд нөгөө эмэгтэйгээ үүсцэн. За тэгэл цаашаа ярил ер нь нөгөө сургууль дээр өөрсдийнхөө ID те нөгөө хүүсийн ID-г identity-г сонгож олно. Одоо би өөрийгөө эмэгтэй гэж нэрлэмээр болно. Эцэг эхчүүд
Тэс ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүй марлахгүй гэдэг энэ чинь ингээд нөгөө хуучин үеийн эцэг эхчүүдэд жишээлбэл хүүхдийн хүмүүжүүлэх юм бол хүүхдүүд расист болдог. Хомофоб болдог ч гэдэг юм уу те. Хуучны юмнаас нь шинэ залуу үеийг ингээд таслах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь нөгөө яг л соёлын хөвсгөл гэдэг нөгөө Маогийн хятад хэрэгжүүлжсэн зүйл чинь хуучин бүхнийг устгал шинээр соёлын нь бүгдийг нь өөрчлөнтэй тоталитар үзэлтнүүдийн хийдэг хамгийн одоо юу гэдэг сонгодог аргачлал чинь дандаа шинэ залуу үеийнхнийг өмнөх үеийнхнийх нь эсрэг босгодог те. Тэгээд хуучин хүмүүс чинь нэг юм хоцрогдсон ч гэдэг юм уу. Мэдээж хоцрогдсон зүйлсүүд зөндөл байгаа. Гэхдээ тэр хүмүүсийн бүх зүйлийг одоо үүснэ гэдэг чинь утга их маягаар ингэж өмнөх үеийнхэн рүү одоо юу гэдэг шүүгддэг те. Тэгээ Монголд энэ чинь одоо хангалттай бий орчиод. Өвөг үеийнх нь бий орцоолоо Монголд. Тэгээд хуучныхныгаа эдгээр тэнэг одоо юу гэдэг моячууд гэдэг юм уу. Энэ Монгол уламжлал гэдэг чинь юусэн юм тэнэг гэдэг юм. Эсвэл дээрэс нь бас нэг хөдөөний нэг тэнэг гарч ирэл жишээлбэл уран мурааны асуудлаар тэнэг юм яриад ингээл эхлэнгүүт хуучин үеигэндээ ч гэсэн манай шинэ үеийг нь бас ингээл тэгж одоо сэтгэл ханамжгүй байхаас ч өөр арга байхгүй. Яг үүндээ бид нар чинь нэг тийм хуучин уламжлалаа хадгалсан гэсээ илүү нь социализмын үед ч гэдэг юм уу те. Бас л энэ баруун Европын нөлөөгөөр те. Ба энэ социализм чи ер нь Оросын үзэл биш шүү дээ. Баруун Европоос элдв янзын үзэл санаанд нь радикалчлагдсан хүмүүстэй орж ирэл Оросын хуучин уламжлалыг сүрүүлээд Оросын эсрэг ажиллаад Оросыг будаа олсон үзэл санаа шүү дээ. Яг үүндээ те. Тэгээ яг л тэрнтэй л адилхан баруунаас дандаа нэг юм радикал үзлүүд бий болдог. Тэр чинь дэлхийн ертөнцийн ингээл өөрчлөлт яваад байгаа. Тэрний нэг одоогийн илэрлэн дуусаагүй ингээл одоо урт явж байгаа байхгүй. Одоо тэгээд ийм юм болчихлоо шүү дээ. Одоо тэр олон хүнсийг ч юм уу зөвшөөрөхгүй байгаа. Нөгөө Жамсны хоёр хүсээ бодож байгаа залуучуудыг нийлж хагаад бүлийдэт ч юм уу. Тэгээ энэ одоо хүний эрхийн мэдрэмж хүрчэн тийм үү. Ийм байдлаар дайрдаг. Дээр нь улс төрчнөр одоо энэ 2024 онд хийсэн хамгийн амар заваан зүйл бол тэр улс төрийн намын тухай хууль сонгуулийн хуульд те хүйсийн цөөнх гэдэг ингээд квотаагаад өчөж байгаа шүү дээ. Яг Монгол улсын хэмжээнд ингээ харах юм бол Монгол улсын чи эмэгтэйчүүд бол хүйсийн цөөнх биш олонх. Гэтэл хүйсийн цөөнх гэхдээ тэднэрт бол хамаарахгүй байгаа дээ шүү дээ. Тэгэхээр нөгөө бэлгийн цөөнхийг яриад байна. Энийг болохоор бэлгийн цөөнх гээгүй хүйсийн цөөнх гэдэг байдлаар аль хэзээний хууль тэр хууль манайхан чинь одоо Германаас авсан юм бэл. Германчуудын манай энэ сая сонгуулийн хууль шүү дээ. Германчуудын зөвлөгөөгөөр хийгдсэн. Тэгэл одоо ингээ нэр томьёог нь жоохон нууц байдлаар орж ирэл нөгөө LGBT гэдэг чи тэр дотор ингээл шургаал ороод ирсэн. Одоо энэ манай хуулиуд чинь дандаа хуулбарууд шүү дээ. Монголчууд өөрсдийн төрийн бодлогогүй болчиход байгаа гэж аль хэзээ л бид нар яриад байгаа. Ганц Монголч шин жижиг буураа уусад ч одоо ерөөсөө том те том гүрнүүд чи худлаа нэг юм хүний их мэрх универсализмтэй нэг ийм гоё юм яриад тэгэхэд арчил түгэх мүгэх нэрээр ингээд бусад улсуудын улс төрийн бодлоготой үнэт зүйл эдийн засгийн бодлого гэдэг ингээд цаанаас нь олон улсын байгууллагуудаар дамжуулаад тодорхойлоо сууж яадаг. Тийм болцсон гэдэг бид нар маш олон дугаар дайрсан. Тэгэл тэрний том бизнесүүдэнд дэмжээл гэдэг ч юм уу. Монголд одоо ч хэлбэл MCS чи вокизмыг ч хэлбэл дэмждэг болцсон байх ч тий. Энэ шин залуу үе ингээл. Гэхдээ одоо энэ өрнөдөд хэлбэл тренд хэрэгжиж байгаа байхгүй. Яг Gen Z ч гэдэг юм уу. Тэгэл тэрний дараагийн үеэс жишээлбэл эрэгтэйчүүдийн дунд нь жишээлбэл turning point гэдэг шиг зүүнний үзлээс татгалзах, вокизмоос татгалзах тэр бүл христийн одоо яг католик те эсвэл ортодокс ч гэдэг юм уу бүр яг юм уламжлалт деноминашнуудыг сонирхдаг болж байгаа ч гэдэг юм уу. Тэгэд энэ үзэл санаанд бас өөрчлөлт ингээ явагдаад байна. А манай л энэ Монголд л одоо юу гэдэг ингээл энэ айгүй шинэ үеийн мод монголоор дуусна гэдэг шиг тийм юм болоод байгаа байхгүй. Яг үндэ вокизм бол сая нэг хэсэг бол үнэхээр дийлчгүй хүчтэй бүх одоо юу гэдэг газар одоо юу гэдэг универсал байхаар хүний эрхийн гэдэг баг тэгж бодогдохоор энэ хүчтэй байж байгаа. Тэгээ саяхнаас эхлээд уналтанд орчлоо шүү дээ. Феминизм нь уналтанд орчлоо. Одоо тэгэл эн чинь бас л нэг юм үзэл суртал идеологи гэдэг ингээл ойлгол ингээл эхэлж чинь. Тэгэхэд манай монголчууд ингээд нэг юм идеологид автцсан тий. Тэрнийгээ тэг нэг юм универсал ч гэдэг юм уу тий. Абсолют үнэн мэтэр болцсон тий. Хүүс байхгүй гэд тий. Ер нь бодоод үз. Хүмүүс муухай бодит байдал амьдралаас амар тасарч байгааг нэг одоо илэрхийлж юм шүү дээ. Хитрхи нөгөө зам ёсноосоо уламжлалсан энэ хотчил технологи модернизмын буйнаар ингээд холдоод байгаа. Ямар л сайн да те зарим санаа нь одоо юу гэдэг нь зөвхөн сэхэтнүүд идэхээр тэм тэнэг байх нь би нэг
оруулыг өгöd штэ. Гендрийн идеологид юу н идеологичдсан сэхэтнүүдээс өөр хэн итгэх вэ? Элдв боловсролын байгууллагад ажилдаг эсвэл нэг өөрсдөө шинэ үеийн боловсролтой мундаг шинэ үе мүй гэж ингэж боддог тренд таадаг юм залуучуудаас өөр хэн итгэх юм бэ? Яаж ч утсан ч одоо хүүс байхгүй гэдэг тий одоо энэ юуны манай шинэ хэсгээр ингээл байсгээл хүмүүс пост оруулаад байдаг тий. Эмэгтэйчүүдийн нойлд эрэгтэй хүмүүс яваад идэг болчлоо. Тэр эмэгтэй нойлыг андуурч ороод байгаа биш шүү дээ. Тэр хүүсийн ингэсэн өөрийгөө эмэгтэй гэж бодсон нөхдүүд одоо ороод байгаа байхгүй. Гэдэг шүү дээ. Баг эхлээд шүү. Тэрийг ингээд дэмжиж одоо октоудтай чи нийлээд эмэгтэй нойлд ороод эхэлсэн биш шүү дээ. Удахгүй одоо Калифорнид ингээд тэрийг ойлгохгүйгээр ингээд бүгдээрээ гайхаад байгаад ингээд хуулиндөө хүртэл эхэлчлээ. Гэтэл одоо энэ төр зэсгээс юу хийгээд байна вэ гэдэг нь одоо энэ дараагийн ярихаар амар сайхан сайдын мэдээлэл тавуулж байна тий. Сая энэ одоо яг л нэг өнчүүн хүүхдүүдийг порнонд олуулна гэдэг яриа гарангууд л дарж исэн юм газ гаргаж ирэл мэдээлэл хийж штт тий. Сошиал орчинд одоо энэ хариуцлагатай байлгана. Пассвортоор ордог болгоно. Энэ сошиал орчингийн заллин ийм их заллин гарч ийна тэр их байна гэдэг. Зөвтгөл нь бол иргэдийн сайн сайхны төлөө хийх гээд байгаа юм шиг. Яг үнэндээ үг хэлэх үзэл бодолтой илэрхийлэх өөрөөрөө байх эрх рүү шууд халдчих шүү дээ. Privacy-л байна. Яг наа чинь бол бүр аль хэзээ өрөндийн зүүнтүүдийг хэрэгжүүлээд эхэлсэн. Австрал жишээлбэл 2024 онд яг над 16-аас доош насны хүүхдүүд жишээлбэл сошиал сүлжээ хэрэглэж болохгүй гэсэн хууль гараад 2025 оны 12 сараас эхэлж бүрдэгдсэн баг. За өнгөрсөн жил нөгөө Педро Санчес гэдэг Испани зүүнтэн социалист гарч ирсэн шүү дээ. Тэр нэг хурчин бас одоо сошиалд орохдоо заавал нэг юм эртний үнэлэхээр одоо зураг ID-гаа ингэж үзүүлж ордог хүн бүхэн өөрөөсөө ID-гаар нэвтэрдэг ийм хууль тулгаж байгаа. Тэгэд ер нь өрнөдийн одоо энэ зүүнний хүсэлтэд засгийн газрууд бол ийм арга хэмжээнүүдийг хүмүүст ерөнхийдөө тулгаад эхэлчихсэн. Тэгээ ойлгомжтой. Энд ч одоо нөгөө anonymity гэж байдаг шүү дээ. Нэрээ нууцлах эрх ч гэдэг юм уу. За privacy те ийм юм л байхгүй болох гэдэг. Сошиал ч одоо энэ өнөөдөр ингээл нийгмийн элдв янзын хилцүүлэгч гэдэг юм уу дискурс эдгээр чинь улс төрчид хянж чадхаа ойлцсон. Хууч ингээ медиа ингээ нэг харьцангуй одоо юу гэдэг энэ сошиал сүлжээ байхгүй байгаа чи медиагаар ч дамжуулаад мөнгөөр ч тийм үг айгүй хянцдаг гэсэн бол одоо сошиал чи ингээ нөгөө юм ярьж болохгүй сэдв гинт тэ яригдчихдаг тийм л ертөнц болцсон. Амар улс төрчдийн үед айгүй хэцүү те. Өөрсдөө хамгаалж чадахгүй. Ялангуяа энэ идеологийн эсрэг бол одоо сошиалор гол нь одоо тэр масс цагаачлал, LGBT, за уур амьсгалын өөрчлөлт нэртэй элдв янзын одоо татвар нэмэгч гэдэг юм уу эсвэл ингээл хүмүүсийг контролд оруулах гэдэг төвлөрсөн төлөвлөгөөд бодлогоод байна шүү дээ. Эдгэрийг жишээлбэл эдийн засгийн зохицуулалт эдгээр сошиалор л одоо шүүмжилдэг. Тэгээд энэ асуудал өөрөө энэ том арчсан гэгдээд байгаа нь establishment дэглэмтэй эдгэрт айгүйх том аюул учруулад эхэлсэн. Нийгмийн оюун санааг одоо юу гэдэг нэг тийм тодорхой нарративуудаар ингээд менеж хийж чаддаг байснаа чадгаа ойлчод байгаа байхгүй. Өөрөлдвөл мэдээллийн монопол тэгээ олигопол гэдэг чинь задарчаад байна те. Хүн болгон одоо өөрсдөө хэрүүл чадал нь үрж байгаа бол медиа байх боломжтой. Энэгээр эн чинь технологийн хөгжил чинь нэг талтаа ингээд юу гэдэг төвлөрүүлэх боломжийг олгоод байгаа бүртээ нөгөө талаас төвлөрлөөс цуглах задрах одоо төвлөрлөлийг сааруулах тийм болцоог бас ингээд олгоод явдаг те. Тэргүүрээ энэ сошиал чинь бас асар том боломжийг бидэрт олгосон шүү дээ. Одоо ямар сандаа энэ том ТV те CNN эдэр чи бүгдээрээ дампуурлын байдалд орсон. Одоо Joe Rogan гэхэд CNN-ээс олон subscribersтай. Тий, YouTube-рууд болоод Tucker Carlson гэж Fox News-ээс олон subscribersтай ч гэдэг юм уу. Хувь хүмүүсийг дагсан юм амар том хөдөлгөөнүүд үсч нэг мага хөдөлгөөн өнтер гэдэг. Энэ чинь дандаа сошиал бий болсонтой л холбоотой юм одоо юу гэдэг гарч ирсэн одоо популизм гэж сүүл үед яриад байгаа шүү дээ. Энэ чинь сошиалор явагдаад байгаа шүү дээ. Ер нь популизм гэдэг нь гэхдээ би нэг сөрөг утгаар нь яриаггүй шүү. Элитүүдийн эсрэг гэсэн утгаар нэг улс төрийн political class-тай даваа хэрэгтэй хүмүүсийн эсрэг популизм сошиалор явагддаг. Тэрний эсрэг хүн болгоныг одоо ингээд цагдах гэдэг хүнийг контролдох гэдэг. Тэгээ эн чинь одоо бас дээр нь одоо ер нь ингээд сайн анзаарч байгаа энэ дата гэж нэг хүний дата гэж нэг том асуудал байна те. Одоо бидний ингээд
бичсэн ч гэдэг юм уу, чааталсан ч гэдэг юм уу, за ингээд нэг үг хэлсэн байсан. Энэ бүхэн чи хуучин ингээд зүгээр хүн хоорондын одоо бүгд онлайн бичигдчихэд ингээд дандаа ингээд юм мөртөө те. Ингээд ийм сервис татдаг. чи одоо гэдэг бид нар юунд дуртай, ямар хувцсанд, ямар үнэртэнд, ямар хоолнд дуртай, за ямар острын нам дэмждэг, юу сонирхдаг, ямар үзэл болгоныг бид тэр болгоныг зав. Бидний тэр датабейсээр дамжуулаад паттернтэй одоо нэг юм хэв шинжийг гаргаж ирээд за энэ хүн ийм сонирхдаг ийм хүн байна гэдэг яг ингээд тодорхойлчих бүрэн боломжтой тийм. Тэгэд энийг одоо энэ big tech гэдэг энэ том Facebook ч гэдэг юм уу Twitter за юу гэдэг энэ том компаниуд ч жишээлбэл data breaching гэж нэг сүүлийн үед яриад болсон шүү дээ. Дата ингэж худалдааны зорилтоор зарах ч гэдэг юм уу ашигладаг ийм байгаад байсан. Одоо наад хүн болгоныг наад бүгдийн троллтой тэмцэхнээр ингээд бүгдийн профайлын одоо эртний үнэхээр ордог болчихлоо гэхэд хүний ус төрийн үзэл баримталч гэдэг юм уу те тэр болгоныг бас паттернуудыг гаргаж ирээд тэрүүгээр дамжуулаад нөгөө ус төрч чинь бидний computational propaganda гэдэг шүү дээ. Бидний яг нөгөө өвдөлтөөр суурсан байдлаар биднийг манипуляцлах те хиймэл оюун ухаан эдрийг ашиглаж биднийг манипуляцлах тэр болцсон гарч ирэх гэдэг. Зөвхөн үг хэлэх хэрэгчлөөтэй одоо тэмцэх гээд байгаа юм биш. Нөгөө талдаа мань эдийг ерөөсөн ингээд амьгүй албат болох тэр аргачлал чинь технологийн үед аль хэзээний биелээ орцсон. За тэгээ цаашаа ярих юм бол нөгөө 20 минутын хотч нөгөө төв банкны дижитал мөнгө юу гэдэг нөгөө хятад ерөөсөн хүний ерөөсөн бүхэлд нь контролд оруулах гэдэг байхгүй. Тэгээ одоо тэр хятадын энэ манай 20 минутын хот ч нөгөө хятадын 15 минутын хот гэдэг юм хөлбөрч нэрийг өөрчлөлт оруулаад ирсэн. Тэгээ тэрэн дээр ихт чи одоо нөгөө оноо нэмэгдэж хасагдсан. Тэгээ яахлаар оноо нэмэгдэх вэ гэхлээр одоо энэ сайн үйлсийн аянд оролцдог ч юм уу. Гэр бүлийн ахмад наснуудаа туслах анхаарал хандуулах гэдэг. Хөршийн холбоо нөлөөлөл үзүүлэх. Эерэг байсан хүмүүсийг цус хандивлах, засгийн газрын үйл ажиллагааг сагшин магтах, ядуус туслах, санхүүгийн сайн үзүүлэлттэй байх, баатарлаг үйл хийх гэдэг. Ямар тохиолдолд хасагдах вэ гэхлээр согтуугаар жолоо барих, согтуурах. За энэ ч яг ойлгомжтой. Нэг иймэрхүү юмнууд дээр дөрвөлөөд эрх баригчдын эсрэг хууль бус тэмцэл өрнүүлэх. Эрх баригчдын эсрэг тэмцэл өрнүүлэхийг л зүгээр хууль бус гэдэг байгаа байхгүй тий. Ямар ч тохиолдолд эрх баригчдыг шөмжлөх нь угаасаа хууль бус тий. Тэгээд өндөр наснууд дээр тогтмол зочлохгүй байх, сошиал сүлжээ засгийн газрын эсрэг байр суурь илэрхийлэх, интернет цуу яриад игдээх, өөрийн үндсэн гэмт үйлдэлийн төлөө судалгаагаасаа уучлалтгүй их, хаалттай ямар нэгэн цугларалтанд очих, онлайн тоглоом тоглох гэрчлэг ингээд. Тэгээ энэ бүхэнд ингээд оноог нь одоо энэ оноо хасах хөвдлүүдийг хийгээд ивэл хасаад сүлд нь гэрт нь хориод дансыг бариад гаргахгүй болгоод худалдаа авалт хоолооч авч идэх боломжгүй болох. Тийм нийгмийн хяналтын хэрэгсэл. Энийг манад бол одоо энэ Нямбаатарын үед бол AI камераар бүгднгийн суйрлуулаад эхэлсэн шүү дээ. Одоо бид нэр санаж л байгаа. Одоо ч хурж ийлээд утсан мессеж ирээл тэр торгуулийн систем чинь тий машин дүрм зурчих юм бол инглээд иглээгэл зарим ингээд нэг шар гэрэл асчихт орчход л мессеж хүрээд ирдэг болсон. Энэ системүүдээр манайх юу хийж чадах вэ гэвэл эрх баригч нар бол за дургуун өргөсөн ингээд шүмжлээд үгэнд нь ордгоо хүмүүсийг тий зүгээр тэр бүх дата нь одоо ийм Монголигаар нэг дан системээр ингээд бүгднийг нэгтгэцэн эдгээр хэрвээ үсэх юм бол хасын ч юм уу огийн ч юм уу наран төгсийн ч юм уу машиныхын дугаарыг нэрчж байгаа л энэ дээр одоо юм болгон дээр нь таргуул тавиатай гэл AI бол бүгднийг алдахгүй таргуул тавиал болчихно. Тэгээ санхүүгийн дарамтаа бид нарыг бол өлхөө бацаад ингээд чангалаад байх боломжтой машин чинь жишээлбэл ажиллах хэрэгтэй шүү дээ. Тийм тэгээ ууныгээр тэгэл цаанаас сервертэй оноо одоо наацхан ч хятад наа чин оноо багтаа бол имлэгийн очр олдохгүй. Тэр наа чин ингээд эрүүл мэндийн хувьд сүрэл тэгэл наа чин ингээд бүх амьдрал нь заавал барьж аваад тэрний шорондыг буудаад шаардлагагүй. Одоо хүний бүр зөөлхөн софт хэлбэрээр амар одоо үгүй сабмиссивтэй бүцэнгүү болох тийм аргачлалч айл хэзээний бий болцсон. Тэгэд яг хятад гэдэг ингээ яриад хятад коммунист тус гэдэг одоо манайх чаарчсан гэдэг өрнөдийн улсууд наатгаж айл хэзээний хэрэгжүүлээд хэлсэн багаар бид нар ковид гэдгийн үеэр ямар нөхцөл байдалд орсноо мартчихад. Тэгэд хизээч дахиад тийм асуудал дэгдэж болцсохгүй болцсон.
Нэг шалтгаан яриад дэлхийд дуулаараад байна гэж бэрж аваад та одоо ингээд нүүрс төрөгчийн лимиттэй тог хэрэглэн ч гэдэг юм уу те. Танд одоо ингээд ваучраар тогоор илнэ. Та сардаа жишээлбэл тэр хэмжээнээс илүү хэтрүүлж болохгүй ч гэдэг юм уу. Ямар нэг ийм аргачлаар ингээд нөгөө мөнгөний транзакцийн харилцаанууд байхгүй болгоод наа чин дандаа юм төрөөс ийм ваучраар ингээд явж идэг ямар нэг моноогоор шагнал урамшуулан тодорхойлогддог юм тоталитар социализм руу орох гэдэг байгаа байхгүй нөгөө ийм зах зээлийн харилцаа байхгүй эмнэлгийн одоо мөнгөтэй байх ч огт хамаагүй байх нь шүү дээ тий тэгэл бодоод үзгүй тэгэхээр наа чи нөгөө хин зах зээл дээр хэрэглэгчдийг ч гэдэг юм уу те илүү сайн өөрчлөөд тэр хүн урамшуул авдаг гэсэн бол үгүй одоо хин төрийн өмнө илүү хүлээцтэй байсан тэр хүн илүү давуу эрхэдлэн гэхэр чин зах зээлийн харилцаа гэдэг чинь бас нөлөөгөө олж эхэлж байгаа зү төрийн албан тушаалтнуудыг долоосон нь дээшээ явдаг тий сайн сайхан айтайхан 1984 тийм 84 байна өөр зөндөөч одоо энэ бугуул Монгол зүгэл цагаа өгөөлөдөг кинонууд байдаг шүү дээ тэрний яг ингэ бодсон амар трол одоо хаана асуудал трол ер нь яг нэг үгэхэд улс төрчдөд л хортой байдаг мань мэтэд трол ямар хоруулахтай юу нь яг энгийн хүн дөрөнд тороол ямар юм хорлох уу тийм биз. Тэгээ энэ тороол чинь бас үнгүй юм биш те. Энэ чинь мөнгө төлж байгаа тороол хийж байгаа шүү дээ. Энийг л намдах улс төрчдөл захиалдаг те. Нэг компани ч ер нь тийм. Яг тэгээд ер нь жоохон өөрөө ухаалаг байх юм бол тороолгүй тэгэл манипуляцад орохгүй шүү дээ. Өөрөө тэнийг учраас тороолгүй угаасаа тэгэл тэнийг юм чинь мэдээлэл ер нь дандаа үнэн мэдээлэл гэж ер нь хаана байдیں۔ Ч одоо. Одоо тэр юу гэдгийг энэ өрөндөд те яг хятадчиг системтэй болсон шүү дээ. Одоо хамгийн сайн хэрэгжүүлж байгаа нь англи байна. Хүний тэр нүүр царайг таньдаг. За тэгээ герман байна те. Хүмүүсийн Twitter жиргснийхэн төлөө зүгээр л үйл илэрхийлсэн төлөө шууд барьж эртнэрэл хаалгын цагдаа цөм шогсны төлөө баригддаг болсон. Одоо Европ шүү. Герман хүн яахлаараа Мухаммедийг одоо доромжилж байгаа. Христийг доромжлол хамаагүй заяа. Харин ч сайн. Мухаммедийг доромжлох юм бол чи исламын үндэсний цөөнхөн эрхийг хүний эрхийг зөрчлөө үйл зүгээр. Diversity гэсэн дайр шүү. Одоо өчтөр жишээлбэл би ингээд дээр сая хин юу ярьж байгаа. Макрон Франц соёл гэж байхгүй гэжсэн мэл те. Францын соёл гэж байхгүй гэжсэн байхгүй. Энэ либералуудад ч өөрсдийн гэсэн тийм ямар нэгэн allegiance гэж ярьдаг штэ. Одоо юу гэх юм их орондоо ч юм уу. Одоо хүн чинь ямар нэгэн юм ингэж хамааралтай харьяалалтай түндэ үнэнч гэдэг юм уу. Одоо ч монголчууд бид нар бол хүн их орондоо тодорхой Монгол улсын төлөө зүтгэе гэдэг чи одоо хаана allegiance-тэй байгаа нь тэрнийг үүсгдэг те. Хүн гэр бүлдээ үнэнч байж болохгүй, их орондоо үнэнч байж болохгүй. Зөвхөн хүүхэн ганцаараа эрхчлөлтөө байх хэрэгтэй тухай санаад те. Тэр нийгэм бон тэр уламжлал те. Хэм хэмжээ тэр бүх юм хамаагүй. Тэгэд ийм хедонизм сурталчлалтай. Тэгэл нэг ийм хар тамхинд ор янгахын тэгэл те. Хүн ийм хедонистик болол допаминыхын нөгөө нэг урамшууллын тогтолцоо нь алдагдсан ийм зугаа цэнгэлд орцсон ийм хүн хөдөлмөрч байх уу нэгдүгээр. Зомби шиг те. Хард working байх уу? Байхгүй. Ийм хүмүүс чинь ингээл байнгын нэг ийм асуудалтай тархины эдийн засгийн сэтгэл зүйн асуудалтай эдгээр чинь ингээд контролдоход амар учраас надад чинь тийм болох гээд байгаа шүү дээ. Яг үндэ. Ингээл зугаа цэнгэлэр те. Энд чинь эрхчлөө биш шүү дээ. Би даасан байдалтай байж чадахгүй шүү дээ. Хедонист хүн одоо нэг хөдөлмөрч байна. Эсвэл нэг ёс зүйтэй байна гэж ямар юм байт юм бэ? Одоо токко өвчгсөн амар инээдтэй бас тий. Одоо нөгөө urban talk дээр ингээ асуудал шууд өлгөж авангуудаа зөвөр өөрсдөө шүүмжилдэг хүмүүсийг зөв тэр бол халахвчлаг байгаа байхгүй тороол гэдэг үл. Тэгэл өөрсдөө шүүмжилдэг. Одоо мань зань бол зөвөр хамгийн түрүүнд ингүүлнэ шүү дээ өрөнд бол. Хамгийн өрөвдөлтөө нь яг одоо энэ амар сайхан ч гэдэг юм ийм хууль батлаа. Амар сайхан эдэн сарын дараа тэгэл зайлайлах шүү дээ. Энэ хууль нь амар сайхан хорл олно гэсэн шүү ирээдүйд хөөртөн л ашиг олно гэж байхгүй те. Тэгэд наад хамгийн амар юм нь Монголын улс төрчд шүү дээ. Энэ болгоны одоо ч цаад хүр дагавар юу болох сайн мэдэхгүй. Энийга зөвлөж бодож байгаа. Одоо тэгээ энийг бүр улам лавшруулад байгаа нь одоо энэ дараагийн мэдээ байна л та. Тэгээ энэ шинэ хичээлийн жилээс эхлээд хотхны баг сургууль гэдэг ийм бүтэц бий болгож шít. Энд тэгээ 26992 хүүхэд суралцсан гэдэг. Энэ сургуулийг яаж явуулах вэ гэхлээр сургуулийнхаа байр орон сууц үгүй байрыг хүрэлцээг хангаж чаддгүй шүү дээ. Манайх чинь дандаа л дутагдaltaй гэр орол энэ захын орооллуудаар дандаа л нэг ангид 40-50 хүүхэд
сурдаг, нэг 3 ээлжээр ордог. Тэгээ энийг шийдэх чинь гол төгжрлийн нэг цэг нь энэ сургуулаа хүүхдтэй сургууль төрөж өгж байгаас болж ийн гэдгээс болоод ийм шийдвэр гаргаж байгаа шүү. Ингэхдээ тэгэл нөгөө л нэг ийм бүгийн юмар барьж байгаа. Цэцэрлэг хувийн сургуулиудын оронтойг ашиглана гэдэг ингээд байгаа байхгүй тий. Тэгээ одоо төрөөс тэр сургуулиудад мэдээж түрээс юм төлн цэцэрлэг юм нөгөө цэцэрлэг гэж юм байхгүй болохоор тэгэл нэг ийм ядсан яг л нэг ийм хувийн социализм байгуулах гал ингээд үзээлээдэг. Тэгээ энийгээ либерал социализм их бидний асуудлыг шийдэж гин гэж ингэж ярьдаг тийм. Социализм ч ядаж нөгөө Оросын социализм чинь жишээлбэл ингээд нөгөө бүр өнөөгийн шиг бүр ингэтлээ завхарч гаждаг бас нөгөө христианити ертөнцийг үзэх үзлээс бүр ингэж холдож бүр арай хамжаагүйс ядаж хүүсэр мэднэ өө. Ядаж хөдөлмөрч бай энэ гэдэг тийм. Ядаж гүнэрээ нэг юм одоо нэг юм тэр одоо ингээд заадаг байсан юмнууд нь болохоор нэг Европын христийн үнэт зүйл мөлүүдийг одоо ч үзэн санаандаа үнэж хүн жинхэнэ коммунист гэдэг бол итгэл үнэмшилтэй хүн гэсэн нэг юм идеалист санаануудтай тий орчин үеийн либерал социализм ч бүр тэр нөгөө үндсэн их сурвалжаасаа бүр амар холтчихсан тий бүр үнэхээр утга учир алдчихсан ийм социализм аа. Ядчих манай энэ хүний хөдөлмөрийг үнэлдэг те тэрэн дүрэлдэг те хүн бүр үйлдвэрлэгч баймаа гэдэг юм уу санаа байхгүй те бас нэг те арай эдийн засгийг сайжруулна нэтэргээ те гэтэл одоогийн либералч эдийн засгийн өсөлт гэдэг чинь дэлхийн эсрэг гэмт хэрэг хүний тоотлогоо олширч ийн гэдэг чинь одоо байгаль орчны сүүл түргэн хүмүүс хүүхэд бити төрүүл хүмүүс хэрэглээ байж болохгүй гэдэг ч юм уу те энэ маягаар юусэн нэг маш хүний тоотлогоо хүртэл популяцийг хүртэл тодорхой тоонд хянана хүн хүүхэд төрүүлэх асуудлыг хүртэл төвлөрсөн төлөвлөгөөгөөр шийдэн мэднэ гэнгээ бүр утгаа алдчихсан тийм тэгээд тэрнийх үр дүнд нь өнөөдөр дэлхийд одоо ч Европод хүүхэд төрхөө боллоо ямар сандаа нэг хүн аам нь хөгшрөөтэй тэгээд наад нэг либерал засгийн газрууд ч одоо ямар сандаа great replacement гэдэг ирээдүйд татвар төлөгчгүй ажил хийх хүн байхгүй болоод Араб Африкаар дүрж эхэлж байна. Тэгээ эдгээр яг одоо ингэж байгаа ч гэсэн 2-3 үеийн дараа ассимиляцид орчих байх. Тэгэхээр одоо ингээд татварын боол олно гэд. Тэгэх ч юм уугүй ч юм уу эсвэл нөгөө энэ либерал засгийн газруудыг нураагаад оронд нь исламын бүгднээ шивээ тусагч тунхилж болно шүү дээ тий. Тэгээ арабчаад ингээд өрнөдийг сүрүүлж ингээд одоо ингээд бөөр яахц тий. Тэгээ тэрний эсэргүүцсэнгүүд авчиад ингээд шууд бариад авдаг. Одоо энэ англи ч юм уу, герман ч юм уу. Энд бол ерөөсөө исламыг шүүмжлэх юм бол тэгэл дуусаа. Ямар ч тийм үг хэлэх хэрэгчлээ өдр чи байхгүй. Яг нэг үг хэлэхэд одоо энэ Путиний Орос морс гэл амар дайрдаг. Путиний Оросоос илүү үг хэлэх хэрэгчлээнд алддаг газар чи баруун Европ. Одоо тийм болцсон. Тэгэхээр эн чин дандаа энэ хүний эрх гэдэг үг чинь дандаа дабл стандартаар хэрэглэгддэг. Дандаа геополитикийн өрсөлдөгчтэй буруудтай өрнөдий. Тэс өөртөө хизэж бүрэн дөрөв утгаар нь хэрэгжүүлдэг эсвэл хэрэгжүүлсэн ч гэсэн ялгууртаа хэрэгжүүлдэг. Дээрээс нь үндсэн нөгөө их сурвалж, философи их сурвалжаас ингээ холдоод юу дуртай төрийн хуульчсан болгон ирэх болоод өөрчлөдөг учраас энэ их гэдэг ойлголтын цаад үндсэн нь ч гэсэн байхгүй болчихсон. Тэр газар чинь яг үнэндээ зүгээр юм хуурамчтай вокизмтэй хуурамч ирэх ярддаг нэг юм баахан existential оршихуун хямрал existential crisis-д орцсон сэтгэл зүйн асуудалтай нэг тийм үеийнх нь масаараа нийлж одоо юу гэдэг квантн руу дайрдаг ч гэдэг юм уу жагсаал тэмцэл дөрайлдаг ч гэдэг юм уу эсвэл төлбөртөө жагсаал хийдэг ч юм уу бүр утгаа алдсан шүү дээ. Ажил хийгээ болцсон надад ч. Одоо тэгэл энэ гэр бүлийн бид нар өмнө нөгөө гэр бүлийн асуудлаа нэг дугаар хийжсэн. Тэгээ дөрүлээ байжгаад хийгээд ингээд гамбаяр маань байхгүй учраас асуулсан. Тэгэл энэ сургуулийн орчинд ингэж одоо орж ирж байна. Дээр нь гэр бүлийн хууль нөгөө нэг алдартай өнгөрсөн 7 хоногт баталсан тэр хуулиэр тий анх сууж байгаа гэр бүл болж байгаа хүмүүс дохын шинжилгээ өгсөн байна л гин тий одоо тэр өвчтөй болоо суухгүй өвчмгүй болоо суухгүй. Тэгээд дээр нь янз янзын залтууд оролцсон байгаа байхгүй юу тэн дээр чинь. Засгийн газрын гишүүний боловсруулсан сургалтанд хамрагдсан ч гэх шиг засгийн газар одоо гэр бүл болоод эхнэр нөхөр болж байгаа хүмүүс одоо орны хүнтэй яах вэ хин юу хүү хим заах юм аа тийм сурцсан хүмүүс байгаа. Тэр ийм байдлаар ингээд
Халддаг Зүйл болчихлоо. гэдэг чинь ууг нь бол одоо сайн сайхан амьдрий гэж байгааг л тэ яс суртахууны үед хайр дурлал тэр сайн сайхан зүйлийг баталгаажуулж байгаа юм шүү дээ. Одоо юу гэдэг манайхан нэг юм хамгийн хөндөгддөг асуудал. Одоо тэр араа тавилчмас орж байгаа үстэй энэ гэр бүлийн хуулиар. Тэгэхээр юу гэдгийг мэдээж араа тавих нь муухай. Хин нэг хуурч одоо гэр бүлийн ариун нандан харилцаанд бол хамгийн адгийн зүйл шүү дээ. Гэхдээ юу гэдгийг түр хүний итгэлийг, хүний хайрыг ч гэдэг юм уу тэр хүний ёс суртахууны хуульчилж чагаар тэр харилцаач өөрөө нураал унтчих шүү дээ. Одоо гэр бүл бол хүн байхгүй. Жишээлбэл одоо ингэж байгаа тэтгэмжээ өгч чадахгүй аавыг одоо ингэж хорин тэгж яа. Ерөөсөө л ингэж дандаа л хэрэгтэй өнрүү дайрцсан гэж юу. Тийш ээж ч гэсэн ерөөсөө байгаа шүү дээ. Монголд хүн амыг хорогдуулах бодлогыг бүр ингэ зориуд дээр хийчихсэн одоо тий. Одоо энэ бид нар ингээл ойлгох шүү дээ. Ер нь гэр бүл ч гэдэг юм уу, үр хүүхэд ч гэдэг юм. Энэ асуудлууд ингээ төвлөрсөн төлөвлөгөөд байдлаар шийдэж болдгоо юм. Нэг хүүхэд бодлого гэдэг чи одоо хятаддаг жишээлбэл сүрүүлж байгаа байхгүй юу? тийш. Гэтэл одоо төрөлд болсон тий. одоо дэлхийн том улсууд, том өрнүүд бүгд демографийн хямралд орсон. Орос жил болгон хүн хорогдож байна. Хятад хорогдож байна. Европ хорогдож байна. За Америк арай гайгүй. Гэхдээ ер нь цагаан арьстай одоо юу гэдэг нөгөө популяц нь бол багасж байгаа. Нуклеар гэр бүл гэдэг чинь хуучин нэг эхнэр нөхөр 2-3-4 хүүхэдтэй. Тэгээ нөгөө нөхөр нь одоо юу гэдэг ажил хийгээд нэг хаавстай машинтай гэрээ хийжгээд бүрэн амьдэрчдэг юм байсан. Нөхцөл байдал чи өөрчлөгдөд эхнэр нөхөр хоёулаа ажил хийгээд гэр бүлээ тижих гэж бархаа болоод нүд өрөнд орж идэг. Тийм учраас хүүхэд олон төрүүлж чадхаа боллоо ч гэдэг юм уу. Энэ Япон чинь л хасах болчлоо шүү дээ. Бид нар ингээд хоёулаа нийлээл нэг хүүхэдтэй болоод тижих тэр зардлаа төрд ингээ ураалгачдаг. Тэр төр тэнд ямар ч хамаагүй нэг юм даргын ч юм уу бизнес их ингээ дэмжиж идэг. Ингээ бид нар чинь хамжлаг болцсон шүү дээ. Ер нь хамжлаг болцсон. Татврын боол. Тэгээд амьдралын амжиргааны стандарт гэдэг юм дийлдэхээ болоод одоо энэ хүүхдийн мөнгөөр дамжуулж хүн амыг ихсэн гэдэг энэ шиг худлаа юм байхгүй. Амжиргааны зардлыг нь өндөрсөгдөг юм байхгүй ч нөгөө мөнгө хөвлөх төрийн зардлыг нэмэгдүүлэх болцоогчлол хүүхдийн мөнгө эдгээр дамжуулаад ингээл төр чин амар томорж байгаа. Төрийн зардал нэмэгдэх тусам бидний амжиргааны зардал нэмэгдэн тийм үстэй. Тэгэхээр чи бид нар өөрсдөө зарцуулах мөнгө нь байхгүй болчоор чинь яаж бид нар хүүхдтэй олон хүүхдтэй болоод энэ уус орон морон чинь тийм үстэй. Хүн ам нь оошрох юм. Тэр цөөн хүн амтай байх юм бол тэр бид нар дандаа л одоо эдийн засгийн хувь зах зээл багтай ч тийм үү проблем шүү дээ. Монголчуудын хамгийн том проблем чинь бид нар цөөхүүлээ гэдэг шүү дээ. Ер нь бол тийм үстэй. Тийм шүү дээ. Тэгээ одоо энэ муухай арга хэмжээнүүд улам л барьцаа ахиулал байна үхэхээс ерөөсөө болохгүй да. Манай өөрсдөө энийг шийдээ чи асуудлыг энийг ингээ чи тэгээ чи гэж маш их ойлголоо. Одоо энэ мах өнөөдөр за наадмар чи нэг айл болгонд нэг шинэ хоньны шил уучи гиз итчи гэл ингэдэг байсан. Тэгэл нэг 140-оос 200 үдийн хооронд л хонь аваад л тий. Ямар ч айл имэлтэй сочол авчдаг гэсэн. Энэ жил тэгсэн чинь 600-700 мянга амьд хонь шүү дээ. Наадмын үер чинь хонь амьдарчдаг шүү дээ. Тийм байж байгаа жишээ нэг. Гэтэл одоо энэ засгийн газрын мэдгэж байгаа мэдээлэл нь эдгээр батд нэг ярьж байгаа. Нийслэл болон энэ төв сүрэн газруудад нөөцийн махыг бүр илүү их тоогоор энэ жил нэмнэ, бэлтгэнэ гэл ингээл дараагийн жил ерөөсөө одоо мах болоод энэ төр оролцсон. Ерөөсөө үнэн нь бол одоо буухгүй гэдэг нь нэг тодорхой болчихж байгаа байхгүй. Ингээл шийдээд өг энийгээд ингээч тэгээч гэл сайн ойрлоо те. Өөрсдөө чинь амьдрал олон сүрээд байна. Олон институт те. Зөвхөн төр бүгдийг хийдэг шүү дээ. Төр гэдэг чинь нэг л тодорхой зорилгын үүрэгтэй албарлагын институт шүү дээ. Тийм. Хүн ардыг одоо тэ хууль зөрчигчдийг шийдэгч юм уу тэднээс хүмүүсийг хамгаалах. Эсвэл одоо тэр нөгөө хэрэг маргааныг хооронд нь одоо шүүх дэнслэх. За тэгээ гадны дайснууд, дотоодын дайснуудаас хамгаалах нийгэм дэг журам тогтоох. Энэ бол амар том үүрэг. Тэр бол маш чухал. Яг энэгээрээ те. Тэгээд бүх юмыг бусад хорвогийн бүх проблемыг хариуцаад ирэхээр л ер нь яг хийх ёсгүй юм руугаа ороод ирэхээр тэр чинь бүтлгүүдэд эхэлдэг. Одоо нэг юм одоо ч бүх асуудлыг хариуцж чинь яаж тэр чи одоо бурхан байгаа штэ. Энэ төрийн оролцоо нэмэгдэх хэрэг бид нар сүрнэ. Энийг ойлгохгүй бол бид нар яг нөгөө юм уламжлалт зах зээлийн харилцаатай ус биш учраас юм иргэншил биш учраас нүүдлийн юм соёлтой ус байж байгаа гинт хотчихдоо ингээд социалист тийм
ертөнцид ингээд орчихсон учраас энэ хуучин цаг үеийн шиг зах зээл худалдаа харилцаа 8 хотын амьдрал эдрийн тухай ямар ч ойлголтгүй. Бид нар одоо ингээд нэг хотчлт үргэлжилжилт байна. Явагдчихлаа. Тэгээд тэр хооронд нь энэ элдв янзын өрнөдөөс ч гэх юм уу сурсан элдв сонин социалист санаануудаар тэр ч өөрсдөө устгаад тусалж шүү дээ. За ингээ гонигт мэдээллүүд үргэлжилсэн 7 хоног байла. Сайн сайхан гэлаж гэлтах юм гэдэг юм алга. Тэгэл улмал эдийн засаг хүнд байдал орохоор 95 тасарсан байна. Бензин зарим колонкууд нь өхөө олчлоо. Энэ угаасаа л доллар ханшилсан байна. Яг л болох юм болдгоор бол болж байна. Одоо өснө тий. Юу болчихж байна. Одоо ер нь сайн юм гэж юу байхгүйсэн. Манай энэ орчин үеийн ертөнцтэй либерал ардчлалтай ард түмэн масаар одоо бүгдийг шийдүүлнэ. Тэдний л одоо юу гэдэг үзэл санаанд нийцсэн байдлаар төрийн бодлого явна гэхээр мас ч дандаа л ингээ эргэжээд хөрвжээдэг те ямар ч тогтсон тийм чинь хувь хүн биш те дээрэс нь дандаа л эмоцоор бүх асуудал танддаг. Тэгэд бүх бодлого нь эмоцод тулгуурладаг ус төрийн тогтолцооч тэгэд ийм байхгүй байх. Манад төрийн бодлого гэж байхгүй болсон. Төр байхгүй болсон гэж зарим хүмүүс орилоод идэх ч бас үнш ямар ч тийм залгамж чанартай бодлого энэ төр гэж байхгүй болсон шүү дээ. Гэтэл төрийн залгамж чанар манар байхгүй болчихор ч ус үндэстэн яаж оршин тогтнох юм бэ? Одоо ингээд дахиад 30 жилийн дараа юу болох вэ? Энэ өмнөдөө ирээдүй харах уу? Харах уу. За тэгээд дараагийн 7 хоногт тань нэвтрүүлгээрээ подкастаараа уулзцгаая. 7 хоногийг сайхан өнгөрүүлээрэй. Салхинд гараараа артмын. Баярлалаа.